Эмэгтэйчүүд хумсаа гэлэн будгаар тогтмол будуулдаг. Тэгвэл хумсаа чанаргүй будгаар байнга будуулдаг болон химийн бодистой ажилтдаг хүмүүс хумсны хавдраар онцлогдож, мис засалд орох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна. Тухайлх юм бол гар сарвны эмнэлгээр үйлчлүүлж байгаа 10 иргэний нэг нь хумсны хавдраар онцлогдож байна. Чанаргүй хумсны будаг хэрэглэх болон хит ягаан туяагаар хатаах процесс нь хумсны хавдар үүсгэдэг байна. Шинж тэмдэг нь хумс маш хүчтэй өвдөж, юунд ч гар хүрхийн аргагүй болдог байна. Тухайлбал найз хүүгийнхаа гараас ч атгах чадахгүй болсон охин эмнэлэгт хандаж байжээ. Ямар нэгэн эмийн эмчилгээ байхгүй цорын ганц эмчилгээ нь мис засал юм. Гар сарвны эмнэлгээр өдөрт нэг хүн хумсны хавдраар онцлогдож, 7 хоногт 3 хүн хагалгаа хийлгэж байна. Ер нь бол хумсыг аваад яг тэр зөөлөн эдийн сөхөж байгаа эсвэл хөвчийг сөхөж байгаа тэр хавдартай хэсгийг авдаг. Хамгийн гол нь яах вэ гэхээр хугацааг бол тохирч болдоггүй. Аль болох одоо нэг ч гэсэн судас, нэг ч гэсэн одоо эд авч үлдэхийн тулд нарийн хийгддэг учраас одоо хугацаа бол тийм хурдан удаан гэдэг хугацаа байж боломгүй байна. Яг зүгээр яг үндэ зүгээр ингээд том биш нөгөө жижиг учраас чимэглүүр ажил ихтэй л гэсэн. Харин иргэдийн хувьд чанаргүй гэлэн будаг хор хөнөөлтөө гэдгийг мэддэг, гоё сайхан харагдахын тулд хумсаа буддаг гэсэн юм аа. Яг нэг ариутгсан яг цэвэр бүтээгдэхүүнээр нэг удаагийн бүтээгдэхүүнээр ер нь хэрэглэхэд бол ер нь гайгүй олон удаагийн хүн хэрэгэлсэн бага төхөөрөмжөөр буцаагаад хүнд нь хэрэглэх юм бол мэдээж өмнөх хүнийх нь тийм ээ бактерийн яам бол орж таараа байх л та. Тэгээ амьсгал нөлөөтэйгээд сав суулга эмэгтэйчүүд талаас гээд ер нь би бодуулдаггүй. Тэр бол дэми. Яг нэг талаараа гой зү. Нэг талаараас эрүүл мэндэд муу л да. Чанарын шаардлага хангасан газраа л хийхгүй бол бас асуудалтай байдаг. Хумсаа будуулчаар гоё ирдэг болохоор тэгээ нэг амар хор хөнөөлтэй гэж би бас сонсож байгаагүй. Гүйлт нэг юунаас уншсан чинь нэг хумсны толиор нь оруулж будахаар хортой байдаг гэж бол уншсан. Хумсны мууган цэр дээр үсгдэг гэж хэлжсэн. Тийм болохоор нэг амар байнгуул ингэж будаад идэхгүй тэгээд нэг удаа хийлгчээд альсэл нэг удаа будуулчаад тэгээ нэг 2-3 сар амраагаал. Хумсаа хараад хавдартай гэдгийг мэдэх боломжгүй. Харин эд зүйлд хүрэхээр өвдөх зэргээр шинж тэмдэг илэрч цаашлаад хумсыг нь идэж эхэлдэг байна. Харин бусад хавдар шиг үсэрхийлдэггүй, хорт хавдар болох эрсдэл байхгүй. Мис засал хийлгэснээр бүрэн идэх боломжтой. Энэ хавдраас сэргийлэхийн тулд чанартай будаг хэрэглэж, аль болох хит ягаан туяагаар хатаахгүй байж, хумсаа 3-6 сар будахгүй амрааж байх хэрэгтэйг эмч зөвлөлөө.